За түрүү хэлсэн энэ бол төр хэлэлцээр төр гэдэг чинь өөрөө туршилтын 3 жил гэж ойлгож байгаа. Тэгээд 3 бэлээхэн туршилтууд маань ямар үр дүнтэй байгааг бид нар бас тоог нь харсан үзсэн. Үнэхээр Японтой хийсэн, Европтой хийсэн хэлэлцээрүүд ямар ч л байсан асар их тийм хүсснээс сөрөг үр дүн гарчихсан байгаад бид нар ингээд үнэлтгүүл явж байгаа. Бүр шоколадтай юм шиг 1 жилийн өмнө Оросын холбооны устай хийсэн 2 бүтээгдэхүүн дээр гурилан дээр малын тэжээл дээр хийснийг өнөөдөр буцаж татвар тавих тухай өнөөдрөөс эхлээд усын хурлаар байнгын ороод хэлцэгдэж эхэлж байгаа өнөөдрөөс. Тэгэхээр энэ бол үнэхээр бас бодит байдал ямар байгааг бас харуулж байна. Тэгээд түрүүн экспортын боломжийн дотор махандар их одоо хүлээлттэй байгаа гэдэг зүйлийг бас энэ хэлцээр ахалж байгаа хүмүүс мэрэгжлийн одоо энэ багийнхан хэлж ийн л махан дээр. Гэтэл хөдөөжхон яамны газрын даргын хэлж байгаагаар ер нь тэр энэ тариф хөнгөлөлт яг ямар ч байсан тэр 20 цээр дээр бид нар өнөөдөр ямар ч шийдэл гараагүй сайжруулахаар ажиллаж байгаа гэдэг үгийг би сонслоо. Тэгэхээр татврын асуудлаасаа урд дээр тэр 20 цээр малын халдвар төвчний асуудлаа алийг шийдээгүй энэ хэлэлцээр хийгээд эхэлждэг нөгөө махан татваргүй байсан ч үнгүй байсан ч баг нөгөө айл чинь авахгүй юм нөхцөлтэй тарифын бус хориг саадууд шийдэгдээгүй байхад энэ хэлэлцээр цаг хугацааны хувьд оновчтой юм уу гэдэг ийм л нөхцөл байдал дээр тулж ирж байна л да. Тэгэхээр хэлэлцээрийн хувьд цаг хугацааны хувьд энэ маань тэр махныхаа 20 цээр халдвар төвчний асуудал, олон улсын стандартын асуудал, энэ олон зүйлээ яар өвчлөх энэ асуудлаа шийдэж энэ хэлэлцээр чинь ихэдүүл Монгол улсын хувьд энэ үндэсний эрх ашигын чинь хувьд илүү зохистой ийм нөхцөл байгаа байдал одоо шууд л ингээд энэ хэлцээрээс харагдаж байна л да. Тэгээд одоо захирбай цааш явлаа гэхэд нөхцөл байдлыг цаг хугацаа харуулах нь цаг хугацаа харуулахдаа бүр үр дүн бараг л тодорхой байна л да. Үр дүн тодорхой. Тэгээд энэ дээр хэлцээр хийж байгаа хүмүүс энэ олон хүмүүс ингээд цаг хугацааныхаа хүчин зүйлийг илүү анхаарна үзье.